Өдрийн төргийн үзэгчтэй Тэнгэр панел эхэлж байна. За өнөөдөр бид эрчим хүчний чадлын дутагдал сэдвээр хилцүүлэг өрнүүлэхээр студид Монгол улсын зөвлөх инженер Сэвэн, Монгол улсын зөвлөх инженер Зэцгээ, диспетчерийн үндэсний төвийн ерөнхий инженер Баатар нартай ярилцахаар студид ирээд байна. Урилга хүлээж авч ирсэн та бүхэнд баярлалаа. За эхний асуулт бол эрчим хүчний реформ хийнэ гэдэг асуудлыг оюун эрдэнэ засгийн газрын үеэс идэвхтэй яригдж, за энэ асуудлыг хариуцсан үндэсний хороо байгуулагдаж, энэ хороог одоо шадар сай тогондын дор чанд одоо ахаллаа. За нөгөө талдаа улсын хурлын гишүүн энх цэцгээр ахлуулсан бас эрчим хүчний одоо энэ хуулийн шинжилсэн төслийн ажлын хэсэг бас явагдаж байна. Энэ одоо хаврын чуулганаар бас энэ хуулийн төслийг өргөн барих бах гэж найдаж байна. Үн чөлөөснөөр үнийг одоо төр бодлогоор зохицуулдаг байсан үнийг чөлөөлж одоо зах зээлийн үнд нь ойртуулснаар ганц реформ хийгдэхгүй гэж бол ярьж байна. Тэгэхээр энэ эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад эрчим хүчний реформ хийгдэнэ гэж ярьсан энэ жил гарангийн хугацаанд ямар үр дүнд хүрв? Энэ одоо үндэсний хороо байгуулагдсанаар ямар дэвшилтэд ажлуудыг энэ хугацаанд хийж амжуулав гэдгээс яриагаа эхэлсэн зүйтэй болов. Зэцгээ инженероос эхлэх үү, хариулах уу? За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За реформын асуудал ямар үр дүнд хүрвэ? Тэд юу хийвэ гэдэг бол реформын хорооны гишүүдээс асуул илүү тод дэлгэрэнгүй хэлэх ба. Зөв хөндлөнгийн ажиглагчийн зүгээс харж дүүнэхэд бол реформ маань маш их өндөр хүлээлттэй, энэ салбар тэр улсаараач тэр тийм ээ маш өндөр хүлээлттэй байсан. Харамсалтай тэр үр дүнд хүрсэнгүү. За яагаад цуслаж байгаа шалтгааныг бид бас сайн ард түмэн бол сайн ойлгоогүй үлдсэн л дээ. За ганц хийсэн одоо бол ард түмний зүгээс үзүүлж байгаа маш их шүүмжлүүд өрдөө үн нэмлээ, өөр юм хийсэнгүй гэдэг. Гэтэ нэг шүүмжлүүд нэг талдаа бол бодиттой зүйл гэж харж байгаа. Яагаад гэвэл үн нэмэх нь реформын хорооны үндсэн ажил биш шүү дээ. Яагаад гэвэл энэ үнийг зохицуулж яадаг, тогтоож яадаг байгууллага хуулиар олгосон бол эрчим хүчний зохицуулах хороо юм байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо өнөө тогтоогоод ингэ явж байгаа. Ийм л асуудал юм аа. За ер нь бол реформ хийгдэх ёстой юу бол ёстой. Хүлээлт байна уу бол байгаа. Гэхдээ реформ нь өнөөдөр бид нар юуг хууль шинжилээ ч юм уу, юуг одоо бид нар импортлогч болооч ч юм уу тийм ээ. Энэ бол алсын зорилго баг. Гэтэл бид нар өнөөдөр байж байгаа реформ гэдэг маань ер нь яагаад хийгдэх ёстой юм бэ гэхээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хэрэгтэй байна шүү дээ тийм ээ энэ салбарт. Тэр өөрчлөлт нь юу юм бэ? Тэгэхээр бид нар энэ реформ хийгээд гол асуудыг үзэх одоо байгаа эрчим хүчний хуулийн маань анхны үзэл баримт нь юу байсан? Юу нь болоод юу нь болохгүй байгаа. Юу нь хэрэгжиж юу нь хэрэгжихгүй байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал өнөөдөр энэ салбар эрчим хүчний хууль болоо амбаандлан буюу задаргаагаа хийгээд үйл ажиллагаар задаргаа болсон шүү дээ. Ингээд ямар үр дүнд хүрв? Тийм ээ. Техникийн хувьд өнөөдөр энэ салбар ямар болчихвоо? Санхүүгийн хувьд ямар болчихвоо? Ард иргэдэд өнөөдөр ямар өгөөжтэй байж чадваа гэдэг асуудлаа харсны дараа бид нар юунд хүрэх гэж байгаа юм бэ? Бид юу хүсэж байгаа юм? Тэрлөө чиглэж сая реформ маань зорилтоо тодорхойлоод үйл ажиллагаануудаа тийм ээ хувааж аваад ингээд явах хэрэгтэй юм байна. За энэ реформын талаар маань 9 саяын Монголын эрчим хүчний засаглалт хөтөлбөр явж ирсэн л да. Тэнд гадны зөвлөхүүд бол хамгийн түрүүнд анхааруулсан 4 чиглэлээр байсан. Энд юу гэхээр зэрэг хуулийн хэсэг бол хамгийн сүүлд тавьж ирсэн. Гол асуудал засаглал юм биш үү танад? Засаглагчил асуудалтай юм бэ. Эндээс бүх юм аялаа. Тэр маань юу гэхээр зэрэг одоо байгаа бодит байдлыг бид бүгдийг дэргэж үзэх ёстой. Бенчмарк хийж үзэх. Техникийн хувьд ямар болсон, санхүүгийн хувьд ямар болсон, хувийн хөрөнгө оруулалтууд ямар байгаа, төрийн компани засаглалууд ямар байгаа. Энэ бүгдийн дараа бид нар өөрсдөө ярих байсан л да. Би зөвхөн харамсалтай нь ингэж явж чадаагүй мөл гэж хараад байгаа юм. Гэхдээ нэг жилийн хугацаанд бол юу ч хийж амжихгүй л да. Гишүүдийн хувьд одоо энэ салбартайгаа танилцсаар байгаа л тэгэл татан богчуу гэж би харж байгаа. Сэвэн инженер нэг юм асууя. Энэ эрчим хүчний үнийг бол түр олон жил бодлогоор барьж ирлээ. Үндсэн одоо зах зээлийн үнд нь бариагүй олон жил бодлогоор зохицуулж ирсний одоо уршигыг одоо ингээл нийслэлчүүд бүгдээрээ хамсаад л явж байна. Харин за үнийг яг зах зээлийнх нь үнийн чөлөөлнө гэхээс илүү зах зээлийн үнэтэй жоохон дөхөв одоо болголоо. Энээс хойш 2024 оноос хойш 560 мегаваттын эрчим хүчийг шинээр нийлүүлсэн гэж Чожил сүрэн сайд хэллээ. Гэтэл дээд 4 дээр одоо 90 сая доллараар одоо 1.6 жилийн хугацаанд одоо хэрэгжүүлэх одоо шинжил засварын тэцүү байсан. Энийг энэ чөлөөлж үн нэмсэн мөнгөөр яагаад хийж болоогүй юм бэ? Гэтэл энэ эрчим хүч захиргааныг нэмсэн мөнгөөр орж ирсэн төвлөрүүлсэн орлогоор сангийн яамныхаа өрийг төлцсөн гэж яах шиг тийм ээ. Тэгэхээр энэ нэг юм төр энэ салбарт менеж хийгээд мөнгө санхүү төсвийг хуваарлаад явах нь өөрөө ямар
хор уршиг дагуулж байгаа юм. Та одоо энэ салбарт олон жил ажиллаж байгаа цахилгаан станц удирдахжсэн хүний хувьд бодлоо хэлвэл. За баярлалаа өнөөдрийн мэндийг хүргэе. Ер нь үн терапи гэдэг маань ямар нэг юмны бүтээгдэхүүн эрчим хүчин бас өөрөө бүтээгдэхүүн шүү дээ. Гарт баригдаж биедээр харагддаг ч гэсэн цахилгаан дулааны эрчим хүчлийн бүтээгдэхүүн. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа өртгөөсөө одоо доогор байж болтгоо. Ер нь үн гэдэг юм чинь өөрөө өртгөдөр нэмэх нь ашиг. Тэгжээж ямар ч бүтээгдэхүүн тэгж бүрэлддэг. Гэтэл энэ зарчим одоо Монгол улсад эрчим хүчний салбарт алдагдаад их будсан. Төрийн эмчийн компаниуд одоо эрчим хүчний цахилгаан станцуудлаа төрийн эмчийн компаниуд өөрсдөө үнэ одоо өртгөө боловсруулад эрчим хүчний зохицуулах хорондоо тэр маань одоо баталж өгдөг. Гэтэл энд олон жил засгийн газар энэ одоо эрчим хүчний зохицуулах хорооны тэр үүрэг функц руу одоо нөлөөлж ашигтай биш юм а гэхэд одоо өртгийг хаах хэмжээний тийм үнийг одоо мөрдүүлэх асуудал бол олон жил одоо улс төрийн шалтгаанаар одоо хойшлсон. Өртгөө нөх хэмжээний үнэтэй байхгүйгаас болоод цахилгаан станцууд, жижиг хөрөнгө оруулалтууд, засвар гэдэг энэ асуудлууд бол тэгээд одоо олон жил ялангуяа дөрөвдөр цахилгаан станцын хувьд бол олон жил одоо асан хөнгөлөлтөй зээл тусламж хөгжлийн банкны тусламж одоо олон улсын зээлүүд юм байдаг л да. Тэр чинь бол жил тэр зээл болон зээлийн хүн бол одоо өр болоод нэгтээд өртгөн дотор суугаад явж идэг. Тэгтээ нэг өдөр төжин төлөхгүй шүү дээ. Олон жил хугацаанд төлөх. Тэгээд ядхада тэр зээлийг төлөхөөр тэгээд ер нь татвар матвар энэ төлөхөөр үнэ бага учраас тэндээ төлж чаддаг. Тэгэхээр энэ асуудал бол ерөнхийдөө өнгөрсөн жил 24 оны сүүлээр цахилгааны одоо бүтээгдэхүүн цахилгааны эрчим хүчний үнийг бол өртөгтөн төхүүлэх тийм арга хэмжээг одоо ер нь нэлээд зориглож нэлээд одоо бараг зөвшөөрлийг авахгүй шахан болгож байгаа хүчээр шавхан нэмсэн. За энэ нэмснээс гарсан одоо хоримтлагдсан хөрөнгийг яав гэдэг талынх нь бол мэдээж хөрөнгөний аудитор бол олон хүмүүс янз бүрээр бичсэн л да бас энэ салбарыг одоо ойлгодог хүмүүс чинь тэр ойлгодог хүн чинь янз бүрээр л энэ бичсэн. Тэрэн дээр нь одоо би одоо тэгсэн гэд надад тэр одоо үн нэмснээс орж исэн борлуулалтын орлогыг тэгсэн байлаа ингэсэн байлаа гэд одоо бодит мэдээлэл байхгүй учраас тэрэн дээр хэлэх одоо боломж алга. Гэхдээ цахилгааны үнээс гадна дулааны үн гэж бас юм байна. Тэгэхдээ ялангуяа одоо дөрөвдөр цахилгаан станцын хувьд хуучин одоо үн нэмэхээс өмнө мөрдөжсэн тарифын бүр буулгацсан байна. Одоо 10 хэд 20 хэдэн мянган төгрөгөөр 1 тонн уурыг одоо дулааныг одоо борлуулдаг байж тэрээр мөнгө авдаг байсан бол 400 төгрөг хүртэл тэрийг хассан байна. Энэ бол миний ялгаагүй одоо улс төрийн шалтгаан гэдэг юм уу одоо улсын эдийн засагт одоо тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх гэдэг тийм баримтлуулж байгаа. Энэ бол дэндүү бага үн болсон. Энэ бол үйл ажиллагаанд нь одоо сайн хэрэгсэн эсрэгээр сөргөөр нөлөөлөх юм болчиход байгаа. Өнгөрсөн жил бол цахилгааны үн тарифыг нэмсэн. Энэ жил уг нь дулааны үнийг нэмэх байтал одоо засгийн газар бас нэг улс төрийн шийдвэр гаргачлаа л гэж харлаа. Энэ эргээд ямар сөрөг нөлөөг энэ салбарт авчирж ийн гэж та бүхэн харж байна. Энэ бол мэдээч хэрэг тухайн байгууллагад өөрийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үнээр нь өржүүлээд борлуулалтын орлого гэдэг юм одоо мөнгө орж ирж шүү дээ. Энэний хэмжээ эсрэгээр нь буурч байгаа. За ийм юм орж байгааг болохоор цайлан пүнлүү засвар одоо тэгээд бусад одоо үлийн бэлтгэл гэх мэтлэн ийм юм зарцуулах хөрөнгө дутагдана л гэсэн. Онгийн гэнэр. Би үүнийг зоосны хоёр тал гэж хараад байгаа. Засаг нэг талдаа төрийн өмчийн компаниуд ашигтай ажил гэж байгаа хэрнээ нөгөө талдаа ашигтай ажиллах нөхцөл өөрөө хаагаад байна шүү дээ. Орлогыг бууруулад байна шүү дээ, тийм ээ. За нөгөө талдаа энэ чинь эрчим хүчний үнийг тогтоодог газар өмнө эрчим хүчний зохицуулах хороолдоо. Зохицуулах хорооны гарсан тогтоолыг одоо шүүхээс өөр субъект уг нь тусламгүй байгаа юм. Гэхдээ одоо засгийн газар тэргүүн маань одоо 2 удаа хойшлууллаа. Тийм ээ 9 сараас он хүртгсэн сая оны ихнээс дахиад хойшлуулж байна. Энэ маань өөрөө төрийн өмчийн компаниуд алдагдaltaй ажиллах үндсэн нөхцөл нь. Энэ бол нэг талдаа. Тэгэхээр Улаанбаатар хотын цахилгаан дулааны 60-70% хангадаг ТЭЦ дөрүүдээр ямар гэмтэл гарсныг бол иргэд үзэгчд маань бол бас тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байхаа.
За энэ сүүлийн 3 хоногийн турш бол эрчим хүчний хязгаарлалтай л явж ирж байна. Манай телевизийн байгууллага, энэ хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн яг энэ хуваараа хараад бид нар аль үед нь бичлэгээ хийх вэ, аль үед нь яах вэ гэдэл одоо хуваараар л явж байна. Бид нар энэ үзэгчд үзэж байгаа энэ шууд хилцүүлэг маань дуусахтай зэрэгцээл 15 цагаас 16 цагийн хооронд энэ микро хавцаа бас тогтны хязгаарлалтай байл гэж. Тэгэхээр Баатар дарга энэ нөхцөл байдал дээрдүү одоо ер нь ямар горимж шилжээд явж байна. Энэ талаар бас диспетчерийн үндэсний төвөөс мэдээлэл өгвөл. За одоо яг өвлийн эд оргил ачааллыг даван туулж байна. Одоо салбарын хувьд. Салбараа нь одоо байгаа бүх бүтээн чадлаар л ажиллаж байна. Одоо аль ч станцаар бэлтгэл зогсож байгаа технологиор нь алга. Одоо хэрэглээ мөн жилээс жилд өсөж байна. Ялангуяа чадлаа харуулдаг 10-аас 13%-аар. За энергиэр бол 7-8%-аар жилээс жил өсөж байна. Энэ нь улс орны одоо эдийн засгийн хөгжлийн хурдан юм байна. Гэтэл биднээсийн одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний хэмжээ маань маш хязгаарлалт талбайд байна. За бид нар энэ жил одоо 1800 мегаваттыг хаах нэ. Өөрөөр нэгч бэлтгэл тоногл байхгүйгээр байгаа бүх чадлаар явхад 1800 мегаватт хүрнэгээ тооцоолсон. За өнгөрсөн хугацаанд 1803 мегаватт хүрлээ. За харамсалтай нь яг одоо энэ хуучин станцууд маань олон сараар өндөр параметр гаргаж явхаар энэ техник эмчин гэмтэл гарнаа. Энийг бол хинч үгүйсэж чадахгүй, хинч одоо гэмтэл гарахгүй хэлж чадахгүй. Ингээд 4-р станцаар яалчгүй 100 хагарсан. За үүнийг манай 4-р станцын салбарт ажиллаж байгаа инженерийн ажилтнууд маш хурдан хугацаанд. За зарим хүмүүс дөрмөө төвшлөөг шүүмжилж байлаа. Одоо тэхээс өөр байдал бид нар алга. Үндсэндээ бид нар эрчим хүчний салбар маань дайны байдалд ажиллаж байна. За огцсон энэ хүүтрэл одоо сүүлийн одоо нэлээ одоо 10 жил тохиолдог хүүтрэл болж байна. Үүнтэй холбоотойгоор одоо энэ станцууд дээр байгаа нүүрсний тэжээлийн систем доголдож байна. Тухайлбал бөөржүүдийн дулааны станц. Тухайн нүүрс маань өөрөө 42% чигшгэлтэй энэ нойтнос гардаг уурхай. Гаднаа гараад яг тэр бөөржүүдийн байрч байгаа уурхай ам дээр 40-45 градусын хүйтэн байна. Үүнтэй холбоотойгоор одоо бөөржүүдийн зуухны нүүрс тэжээгч одоо бүглэрч байна. Доголдож байна. Үүнтэй холбоотойгоор ачаалаа одоо авах хэвээр ачааллынхаа одоо 30-40% хүртэл арай зогсчихгүй байна тийм 30% хүртэл ачаалаа хасч байна. Үүнтэй холбоотойгоор одоо биднээс нэг тооцоолцсон байгаа. Биднээсийн гаргаж чадах чадал 1800 гэдэг нь 2-300 мегаватт доош орж ирж байна. За энэ тохиолдолд бид нар яалтчг одоо хязгаарлалт хийж ажиллахаас аргагүй байлтгүрдэг. За юунд бид нар бэлтгэж одоо өвлийн ачааллын горим ажиллагааг бол салбар даяар төлөвлөөд гаргадаг өвлийн ажиллагааг бэлтгэж. За энэ үеэр бид нар одоо хэрэглэгчдийг одоо ийм тохиолдолд яаж хязгаарлах вэ гэдэг график одоо нэлээ 2-3 сая бэлтгэсэн байсан. Тэрийг одоо бид нар хэрэгжүүлж байна. Гэхдээ нөхцөл байдлаар биднээсийг бодохоос бас илүү хөндөрж байна. Бид нар 3-4 хоног голцсон манай хуучны станц маань доголдоод хэвэн болдог те. Гэтэл өөржүүдийн станцаар болж байгаа доголдол маань 7-8 хоногоор үргэлжлэх төлөвтэй бол байж байна. Тэгэхээр энэ хязгаарлалт нь нэлээд удаан хугацаар үргэлжлэнэ. Энийг бид нар даван туулахын тулд бүгдээрээ л одоо салбар даяараа л ажиллаж байна да. Одоо хязгаарлалтыг бид нар аль болохоор хэрэглэгчдийг богино хугацаанд таслах. Тухайлбал 1 цагийн дотор дасалж одоо хязгаарлаад ингээд сэлгэх юм асуудал одоо яг тэ биелүүлж байна бид нар. Гэхдээ энэ маань хэмжээ нь их учраас хэрэглэгчдийг ойрхон таслах юм график бол нөхцөл байдлыг бид яг оруулж байна л да. Тухайлбал тодорхой цагтаа ингээд хязгаарлахгүй бол Оросын албаны усаас бид нар одоо тодорхой хэмжээний эрчим хүч авдаг. Энэ эрчим хүч маань гэрээгээр техникийн дээд боломжинд тулцсан эрчим хүч авдаг. За энэс илүү эрчим хүч авах юм бол одоо манай систем нь доктортой ажиллах чадваргүй болчихж байгаа. За энэ сэдвийг хэдүүлээ яаж та бүхэнд болон үзэгчтэй бэлдсэн нэг мэдээлэл байгаа. Энэ мэдээллийг үдшээд эргээд энэ сэдвэрээ бүгдээрээ ярилцъя. За найруулагчаа мэдээллийг дэлгэцэн төгөхгүй юу? 2026 онд эрчим хүчний сайдын захиран зохицуулах хэрэгтэй төсөв 429 тэрбум төгрөгөөр батлагдсан. Харин соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдын төсөв 510 тэрбум. Өөрөөр хэлбэл соёлын салбарт хуваалцсан төсөв эрчим хүчээс даруй 20 орчим хувиар илүү. За ганцхан энэ жилд биш жилийн жилд ийм л төсвийг тасдаж өгдөг. За нэгүгээр бидэнд эрчим хүчээс илүү соёл аялал жуулчлалын салбар илүү үнцэнтэй болжээ. За тавгүй дараа сууж байхад дуу хөгжим тоглоом наадгай биднийг дулаацуулна. За ингээд үр дүнд аймагуд дулааны станц гүөх хэрнэ за дийлэх сумд нь соёлын төвтэй байна.
2019 оноос хойш барих соёлын төвийн тоо харьцангуй буурчээ. За 6 жилийн өмнөхтэй харьцуулбал тавьдаг төсвийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөр багассан. За тухайлбал 2019 онд 46 тэрбум 470 сая төгрөгөөр шинээр соёлын төвийн барилга эхлүүлсэн. Харин хуучин соёлын төвийн их засварт 2.8 тэрбум төгрөг тоног төхөр өмжөнд 41 сая төгрөгийг зарцуулж байжээ. Ингээд дараа жил нь 10 тэрбумаар буурч зогоон дамжаа хэрэгжих соёлын төвүүдэд зориулан 32 тэрбум төгрөгийг төсвөлсөн. Харин 2021 онд энэ хөрөнгийн хэмжээ буурч 27 орчим тэрбум болжээ. Харин энэ онд өмнөх соёлын төвийн барилгуудаа дуусгахын тулд 30 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарлсан. За яг жилийн өмнө сангийн сайд жавхлан болоод улсын хурлын гишүүн Цэнгүү нарын хооронд эрчим хүчүү за аль эсвэл соёлын төв гэх маргаан гарч ирсэн. Төсөвт 100 тэрбумаар 24 суманд соёлын төв барих шаардлагагүй гэж үзсэн Цэнгүү гишүүний тайлбарын хариуд сангийн сайд соёлын төв бол сумын ард түмний цугладаг ганц газар гэж өмөрчилсөн. За эцсийн дүндээ 100 тэрбум биш 30 тэрбумын төсвийг соёлын барилга барихад тусгасан байгаа юм а. За нэг талдаа сумын иргэд баярлаж цэнгэх газар нь соёлын төв мөн үү гэвэл мөн. За гэхдээ дулаангүй бол тэнд очиж хүмүүс цэнгэх үү гэдэг нь нэг асуудал юм а. Өнөөдөр сум битгий хил аймагуд нь уурын зүг харахалдаг. 21 аймагаас дулааны станцтай нь өрдөө 10 хүрэхгүй. Ингээд аймагуудаа дулааны станцтай болгоно гэд бүгд найрамдах Солонгос улсын Экзим банкнаас 140 гаруй сая Америк долларын зээл авч төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч за Солонгосын компанид дампуурч наашаачгүй цаашаачгүй гацаад байгаа юм а. За энэ мөнгөнд үгээр тоосвол нэг аймагт 15 сая Америк долларын хөрөнгөөр дулааны станц барихаар байна. За өөрөөр хэлэх юм бол соёлын төв барьсан 216 тэрбум төгрөгөөр 4 аймагт дулааны станц барьж болохоор байжээ. Үзэгчдээ Тэнгэр панел үргэлжлэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр бид эрчим хүчний чадлын дутагдал гэдэг сэдвээр ярилцж байна. За сая цэвэн инженерийн яриаг тасалчлаа та үргэлжлээд яриул. Тэг ямар ч улсыг эрчим хүчний салбарын өсөлт хэрэглээний өсөлтөөр бас дүгнж болдог л доо. Одоо Европын орнууд ч юм уу өндөр хөгжилтэй орнуудад жилийн өсөлт нь 3-5% байх шийдэ тийм 3-5% жил тэгж өсөж явдаг. Гэтэл манай улсын хувьд бол айл одоо 10 хэдэн жилийн өмнөөс эхлээд өсөлтийн хүрх өндөр болсон. Энэ бол тухайн улсын хөгжлийг харуулж байгаа асуудал. Бидний манай улсын хөгжил эрчимтэй явагдаж байна. Говийн улсын хөгжил эрчимтэй явж байгаа. 8-10% болж байгаа. 8-10% нь бол Монгол улсын хувьд бол нэг 50-аас 80 мегаватт гэсэн үг л да. Жилд. Тэгэхээр 20 надад нэг судалгаа байна л да. Энэ 20 онд бол одоо Монгол улсын за 50-аас 80% нь Монгол улсын хувьд хэдэн мегаватт юм бэ гэдэг асуулт гарагдан тий. Тэр бол бас нэг 50-аас 100 мегаватт гэсэн үг. Ийм хэмжээний өсөлт жилд манай эрчим хүчний одоо салбарт ийм хэмжээний их үүсвэр орж ирээд байвал өөрөөр чадлын дутагдлалд орохгүйгээр яваад ах боломжтой гэсэн үг л дээ. Тэгэхээр 20 онд 108 мегаватт, 21 онд 81 мегаватт. Харин 22, 23 онд бол энд бол одоо бүх төрлийн их үүсвэр одоо нарныхын сэргээг тэрчмийн хүчний болно. Одоо бус төрлийн цахилгаан станцуудын нэмэгдсэн хүчин чадлуудын хэмжээ. Тэгэхээр 22, 20, 21 онд бол одоо орсон хүчин чадал нь тэр өсөлтийн дутагдлыг бол хаах хэмжээнд байсан. За 22, 23 онд бол одоо энэ харьцаа алдагдсан харагдаж байгаа. Энэ ерөөсө 10.3 мегаватт 22 онд 23 онд 95 мегаватт. Энэ бол дандаа нар салхины сэргээг тэрчмийн хүсэр. Энийг ингээд цаашаа харахад бол одоо 24 онд 290 мегаватт, 25 онд 182 мегаватт, 26 одоо хамгийн их өсөлттэй жил нь бол энэ 27 онд 603 мегаваттаар өснө гэд ингээд тавьсан байна. Энэ бол одоо өсөлтийг бол хангалттай хаах хэмжээний хүчин чадлаас орох гэж байна гэсэн үг. Дээрээс нь орж байгаа эрчим өнөөдрийн яг одоо сүүлийн өнгөрч байгаа 7 хоногийн хувьд уг нь бол одоо бөрлөжтөн 300 мегаватт орцсон байсан шүү дээ. Тэгээд дөрөвдөр цахилгаан станцаар нэг 100 төр хугацаагаар за тэр нь бол 24 цаг болоогүй бас тестөрийн хамт бол маш хурдан ажиллаж нэг 100 мегаваттын дутагдал бас нэгдэрд орно сэргээсэн байгаа. Гисэн хэдий ч одоо дутагдал одоо хязгаарлалт өргөжлөж байгаа та түрүү хэллээ. Тэгэхээр энэ яасан гэхээр шин технологи орж ирж байгаа Монголд. Голцоо одоо бүгд найрамдах гэдэг ард улсын одоо гаралтаа тэр технологи орж ирж байна. За тэр технологи манай Монгол улсын цаг агаар нөхцөл байдалд бас тодорхой хэмжээгээр одоо бас нутгшуулах тааруулах тийм юу хэрэгтэй байна гэдгийг харуулж байна. Дөрөвдөр цахилгаан стандарт 1983 онд ашиглалтанд орж байхад бид бас их одоо нутгшуулахын тулд их
одоо юутай тулгарч ирсэн асуудлуудтай нүүрсэн дарахгүй байгаад одоо дэлбэрлээ гал гарлаа гэдэг асуудал их өргөжлсөн. Тэр чинь нэг 5 6 7 8 жилийн хугацаанд бид нар чинь энэ нутгшуулаад одоо бол ийм асуудал гарахгүй байгаа. Тэгэхээр одоо бүгд найрамд хэд тосч одоо харцсангүй биднийг утгад дулаан уур амьсгалтай газар шүү дээ. Тэгэхээр тэнд нутагчсан технологи Монголд ирээд одоо цахилгаан станц барихад бас асуудал байна гэдээ харуулж байна. Таарахгүй гэдэг биш. Энийг бол дахиад 2 3 жилийн дараа бол энэ асуудал бол одоо шийдэгдээл явна. Түүнээс одоо огт таарахгүй манайх бойл гэдэг асуудал яригдахгүй. Тэгэхээр энийг бол эрчим хүчний салбарын тэнд ажиллаж байгаа инженер техник ажилчид энийг бол дорн шийднэ. Зүгээр цаг хугацааны хувьд энэ хүйтрэл энэ юу давхцаж байгаа байхгүй. Дараагийн жил тэрний дараагийн жилүүдээр бол дахиад хэдэд технологитой том цахилгаан станцууд орно. Саяны төрийн миний хэлсэн тоон дотор тэр байгаа. Баян сумдах 660 мегаваттын станц. Тэр чи орно. Тэгэхээр тэр бас хэдэд технологитой. Тэгнь. Тэгэхээр тэрнийг одоо барих гэж байгаа, барьж байгаа барихаар төлөвлөж байгаа энэ хүмүүсүүд энэ одоо нутгшуулах технологи талаас илүү анхаарах бол одоо амьдрал дээр ирээд тулгарх хүндрэлүүдээс бас тодорхой хэмжээгээр хөнгөлөөд барих явцдаа проектлох явцдаа ийм боломж гарах байх. Одоо морилжүүдээр гарсан асуудлыг бол энэ нөхдөдөнд ажиллаж байгаа болцоо бас манай 4-р цахилгаан станцаас гарал одоо өсөлттэй хүмүүсүүд ажиллаж байгаа. Энэ асуудыг орхны шийдэ явчихно. Энэ цаг хугацааны хувьд л энэ эрс хүйтрэлд олон хоног үргэлжлэхдээ бас тодорхой бас асуудууд гардаг юм байна. Тэрийг нь шийдэх шаардлагатай мэнийг л харуулж байгаа. Тэсэг инженер энэ өнгөрсөн 43 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт шинэ хүүсвэрийг барихаар за ялангуяа одоо 96 оноос хойш одоо олон улсын гэрээ, контракт, одоо концесс ч гэдэм үү хөнгөлтөө зээлгээд олон асуудлууд, олон төслүүд явлаа. Аль нь ч урагшилсангүй. Энэ гацаагаад байгаа шалтгаанууд чинь нөгөө хуурамч их орончид, тэмцэгчид, популистуудын одоо төлбөр гэж одоо бид нэг үеэ бодвол манайхан чи хэрсүү болцсон, ингэж харж ярьж дүгнж чаддаг болцсон байна л да. Энийний цаана улс төрийн ямар нөлөөлөл байгаад идэм бэ? Зарим хүмүүсийн одоо хэлж яриад идэг шиг геополитикийн асуудал одоо шулуухын хэлэхэд хойд туршийн зүгээс одоо манайхыг яг эрчим хүчний хараат байлгах энэ бодлогууд нь одоо эгийн голын усан цахилгаан станц ч гэдэм үү, ТЭЦ 5 ч гэдэм үү энэ болгонд нөлөөллөөд тэрэнд манай энэ хөлсний жигсагчид эх орончийн дүртэй орж ирээд гацаагаад идэм, хорлоод идэм. Би бол энэ дээр нэг арай өөр дүгнэлттэй байгаад байдгийг. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ер нь бол бид тийм ээ өнөөдрийн чадлын дутагдал орж байгаа юм бол ердөө Монгол улсад институт хоорондын ажлын зааг ялгаа үүрэг хариуцлага тодорхойгүй байдал өнөөдөр ийм болгосон. Тэрээс би одоо тэр сайд мó энэ сайд мó гэж ярихыг энэ бол энэ факт нь болохоос биш тэр бололцоог ашиглаад тухайн нөхцөлд байгаад байгаа учраас тийм учраас ийм байдал бий болгож байгаа. Хэрвээ бид нар өнөөдөр тийм ээ их хурл нь хууль тогтоомжоо хийдэг тийм үү? Иргэний нийгэм байлгахын тулд өнөөдөр бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тийш чиглэл дотор хууль нь чиглэдэг. Салбар нь өөрөө тийм ээ зах зээлийн харилцаанд шилжих явцыг тийм ээ. Тэгэхээр эрчим хүчний салбар бол тэр чигтээ 100% өрсөлддөг салбар биш шүү. Дэлхийд ерөөсөө баахгүй. Тэр ихэр зэрэг өрсөлдөх болох хэсэг, өрсөлдөж болдоггүй хэсэг гэж бас байдаг. Тэгэхээр өрсөлдөж болдоггүй хэсгийг нь бид нар үр ашигын тухай асуудлыг ярих. Тийм ээ тэр хэсэгт нь дэмжлэг үзүүлэх тухай асуудал байдаг. Өрсөлдөөн бол өөрийгөө зохицуулаад явдаг. Тэгэхээр бид нар энэ салбарын өрсөлдүүлэх хэсэг нь юу вэ? Өрсөлдүүлэхгүй хэсэг нь юу вэ? Тийм ээ төрийн зохицуулалтаа зах зээл гэдэг нь аль нь дээр нь үүсэж аль нь дээр нь үүсэхгүй гэдэг бид нар зааг ялгаагаа. Түрүүн дээр хэлж байгаа тэр реформ хийхдээ бид нар энэ бүгдийг анализ хийж бүх талаас нь анализ хийж байгаа. За энэ хэсэгт өрсөлдөөний сегментүүдийг ингэж оруулъя. Энэ хэсэг нь бол төрдөө үлдэх юм аа. Тэгэхээр сая бол засгийн газраас нэг шийдвэр гарлаа шүү дээ. Төрийн өмчийн эрчим хүчний компани 27 ингээд бүгднийг явуулахар боллоо тийм ээ. Би бол энэтэй хувь хүний хувьд санал нэгддэггүй. Гэхдээ яг ерөнхий сая нээлттэй хэлцэх дээр бас хэлж ирэл дээ. IPO гарахад бас бид тодорхой хэмжээнд бэлтгэл хийж орно. Тэр үнэ бэлтгэл хийсэн ч тэрний дараа ховчилж болохгүй зүйлүүд бас бий. Яагаад төр өмчгүй байх ёстой. Ялангуяа дэд зүгийн салбаруудын хувьд төр заавал өмчтэй байдаг. Яагаад гэх юм бол хэрвээ IPO гаргана гэж юм бол бид нар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдсан зүйл бий юу? Бид нар өнөөдөр ихний 5 банк өнөөдөр хувьцаа эзэмшигчдийг хувьцаа гаргалаа. Хоёр дахь зах зээл гарч чадсан уу? Жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо байна уу?
Яг тэрнтэй адилхан дүр зэрэг эрчим салбарт ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар be careful, маш болгоомжтой хандах хэрэгтэй байхгүй юу? Бид нар сэтгэлийн хөөрдөр асуудлыг ярих, гадны ямиг шууд хуулбарлаж ярих нь ерөөсө боломжгүй. Яагаад тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр энэ зах зээлийн тухай загвар эрчим хүчний салбар өнөөдөр тийм ээ өөрөөгөө авч явна гэдэг маань зах зээлийн загвар нь ямар байх вэ? Ямар институт хооронд яаж ажиллах тухай асуудал байна шүү дээ. Гэтэл энийг өнөөдөр бол бид нар хийж чадахгүй байгаа асуудлууд юу гэхээр зэрэг гадны зөвлөгөө өгж байгаа хүмүүс бол бидэнд яг perfect бидэнд тохирохыг өгч чадахгүй байгаа. Манайхан нь болохоор одоо Google дээр бүх мэдээлэл байна. Бүх шийдлүүд байна. Тэнийг адаптац хийж Монгол хөрсөн тохирсон шийдлээ бид өөрсдөө л боловсруулах юм. Тийм учраас өнөөдөр олон улсын мэргэжлүүд та нар өөрсөндөө тохируулж ямар юм бэ гэхээр. Тэгэхээр бидний хувьд чинь тийм ээ бид чинь нэг хүү тест эрсдэс уур амьсгалтай. Бидний локейшн тим газар зүйн байршилмаа тийм ээ. Хоёр дахь нь бидний зах зээл маань жижигтэн дуулдвар шүү дээ. Бид нар үйлдвэрцэн орн биш. Тийм учраас бидний тариф өнөөдөр үйлдвэр дээр үнэтэй ахуй дээр хямдхан байгаад байгаа шалтгаан дээр. Тийм ээ. Гурав дахь асуулт нь бид нар хэрэглээний бүтэц юу вэ? Тийм ээ хэрэглээний онцлог юу вэ? Бидний эдийн засгийн чадах юу вэ гэдэг. Энэ гурван асуудал маань бидэд ямар зах зээл байх вэ? Төр өмчтөй байхгүй юу тухай асуудал тийм ээ. Магадгүй өнөөдөр хувьчлаад ерөөсөө нэг либералч нэхэр зөв шууд хувьчлах тухай. Энэ чинь нэг л арга зам. Гэтэл өнөөдөр ягаад OECD-ийн газрууд, өнөөдөр ягаад зүүн Европын орнууд, өнөөдөр ягаад Америкчууд сайн засаглалын тухай асуудлыг гаргаад байна уу? Тийм ээ. Тэгэхээр ялангуяа дэд үсгийн салбарууд бол 100% хувьчлагдаж болдоггүй учраас төр иргэдэд хамгаалахын тулд ягаад гэх юм бол өнөөдөр ТЭЦ 3 4 Эрдэнэ дархан энэ дулааны цахилгаан станц уурхай дээр бийж байгаа ТЭЦ 2 чинь цахилгаан станц хоёрын хооронд хүмүүс хольж яриад байгаа юм. Инфлюенсер хүртэл хараад одоо энэ ингэж जैन тэр тэгж जैन гэдэг. Гүн чинь мэрэгжил гэдэг имийг бид нар одоо бүр ингэж хайж байна. Өнөөдөр станц гэхэд ч тийм ээ 20 төрлийн мэрэгсэн инженер ажилласан баг ажилтдаг шүү дээ. Тэгшээ тэр станцыг чи явуулдаг байхгүй юу? Тэрээс нэг улс төрч орж ирээ ч юм уу нэг л чиглэлийн мэрэгжлийн үнэд удирддаг юм биш. Тэр бүх юмыг барьжаа сая яг өний 5 цул эрэхтэн эмчний зөвлөгөөр хагалгаанд орох гэж байгаатай адилхан процесс явдаг байхгүй юу. Гэтэл энийг одоо ерөөсөө айгүй хялбарх нарах юм эрчим хүчиж одоо хүн болгон мэдээд байгаад бас зарим талдаа тийм ээ их сонир харагдаа. За би нөгөө сэдврүүгөө эргээд оръё. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ бүх асуудал чинь институт хоорондын ялгаанууд гэж төр өмчтэй байх тоо бид нар энэ өдрийн төрийн өмчийн компаниудын өнөөдөр энэ хоёрдмол биш бүр дөрөвдмөл удирдлагатай байдал энэ компаниудыг ийм байдалд оруулаад байгаа юм. Бидний өнөөдөр энэ төрийн өмчийн компаниудыг эрчим хүчний яам удирдах юм уу? Төрийн өмчийн хороо юм уу? Эрчис Монгол юм уу? Хин нь лид хийгээд удирдах гэдэг юм бэ? Тийм ээ? Дээр нь зогсоолохороо тарифыг матлаад байдаг тийм үү? Өнөөдөр тестөрийг өнөөдөр хэрвээ бид нар мэрэгжлийн удирдлага өнөөдөр тийм ээ төрийн өмчийн компани яг жинхэнэ яг хувьцаат компани засаглаар явцсан бол уг нь зогсон санхүүгийн зогсоолохороо зөвлөм гаргасан шүү дээ. Кодексыг төрийн өмчийн компаниуд бас мөрдүүлсэн. Бид мөрдөг байхгүй юу? Энийг тэгэхээр нөгөө ил тод байдал нь байхгүй. Шийдвэр гаргалт нь тийм ээ байдаггүй, ил тод биш тийм ээ. Хариуцлага гэдэг юм нь байдаггүй тийм ээ. Энэ бүх асуудал чинь юм болоод байна. Хитрхи их улс төр орж ирээд тийм ээ. Хитрхи их популяр энэ салбарыг л юм болгосон. Өнөөдөр эрчим хүчний салбар мастер төлөвлөгөөгүй байгаа асуудал бас л энэ улс төртэй холбоотой. Тийм ээ. Энэ салбар өнөөдөр мастер төлөвлөгөөтэй байсан бол тэрний дагуу улс төрчид яаж хурдан хугацаанд тэрэндээ хүрэхээ тухай асуудал юм байгаа. Тэрнээс биш одоо нэг нь гарч ирээд өмнөх сайдынхаа ямиг үгүйсгээд дараа нь гарч ирээд нөгөө сайдынхаа ямиг үгүйсгээд энд байгаа ажилчид учруулахгүй байна. Бид яаж ажиллах ёстой юм бэ? Одоо 2 жилээр ажиллах юм уу 4 жилээр үйл ажиллагаа харьцуулж ярих юм уу? Хэлэх үгөө хүртэл цэгэндэг боллоо. Гэтэл өнөөдөр тийм ээ энэ асуудал дээр бид нар энэ засаглалтын асуудал өнөөдөр энэ салбарыг ийм болгосон. Өнөөдөр институт хоорондын үүрэг зааг ялгаа тийм ээ хариуцлагын асуудал тодорхойгүй байдал өнөөдөр энэ салбарыг ийм болгосон шүү. Тэрнээс биш өнөөдөр энийг ийм буруу хайж байгаа бол бид нар өнөөдөр 30 жилийн бодлооны тухай асуудал, институцийн төлөвшлийн тухай асуудал шүү. Тэрнээс биш би өнөөдөр тэнд ингэж болсонгүй энэ юм уу тэр буруутаа гэдэг асуудал ярмааргүй байна. Бид нар асуудлаа Монгол улс бид нар өнөөдөр зах зээлийн харилцаа шилжсэн юм уу шилжээгүй юм уу тийм ээ. Өөрөө сая энэ юу харуулж штэ бид нар жавхлан сайд Цэнгэн гүшөө. Тэгэхээр Цэнгэн гүшөө реформын хүрээгээр үйлдвэрүүдээр нэлээд яваад ирсэн чинь проблемуудыг харсан. Гэтэл энэ хууль өнөөдөр эрчим хүчний тухай хуулиар энэ реформ хаана очиж гацсны тухай асуудыг хагасдаггүй харсан учраас тэр хүн зүтгээд байна. Уг нь бол энэ эрчим салбар татаас өгөхгүй байхын төлөө төрөөс татаас өгүүлэхгүй байхад л орсон байгаа. За гэхдээ бас нэг юм би сэтгүүлч дайгуух юу яаж харддаг л да. Эрчим хүчлэгдээ соёл нь нэгдүгээр байхдаа зам нь уучлаарай тийм биш шүү. Магадгүй эдийн засгийн өөрөө дам өгөөж нь өнөөдөр магадгүй тэр зам эрчим хүчээс илүү юм уу? Эрчим хүчээ заавал энэ төвдөрсөөс биш цэрэг тэр бие дагаа шийдэх зөндөө шийдлүүд биш шүү дээ. Заавал өнөөдөр татаас өгөөд ч юм уу тэрэнд нь тийм ээ төр хувийн хэмжээний төвчлүүдээр чинь тэр асуудлуудыг шийдээд явах асуудал зөндөө биш шүү дээ. Өнөөдөр ерөн зүгээр явж уучлаарай би жоохон хугацаа ярьчлаа. Явж олон салбарын барахлуу эрчим хүчний салбарт гарч иж байгаа.
Өнөөдөр барилгын салбарын дулааны алдагдaltaй хэмжиг тоолуур хэрэгсэлгүй байж байгаа энэ юм эрчим хүчний ач чадлыг нэмэгдүүлж байна. Чадлын дутагд оруулж байна. Тийм ээ? Өнөөдөр эмзэг бүлгийн тариф гэдэг хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилтнуудын хийх ёстой ажлыг эрчим хүчний салбар ачаандаа үүрч байна. Энэ олон бүх асуудлуудыг яагаад ингэж байгаа юм бэ, тийм ээ? Ямагадгүй өнөөдөр дэд үтсээ ям бодлогын ажлыг хийлдэ. Яагаад аж ахуй хооронд ороод байгаа. Тэгэхээр би өнөөдөр институт хооронд засгийн газрын бүрдийн тухай асуудлыг яриад байгаа шалтгаан ердөө байна. Яагаад дэд үтсийн яам гэдэг тэнтэнд байгаад аж ахуй ажлыг өөр хүмүүс хариуцдаг л да. Бид өнөөдөр тийм учраас өнөөдөр төрийн өмчөө ямар ч компани захирал яамд очныг тайлбар хийн, төрийн өмчийн хооронд нэг тайлбар, Эрчим Монгол нэг өөр тайлбар, зогсолт хооронд нэг өөр тайлбар хийж байна. Ингээд хоёр бүр байдтай. Тийм учраас тэр засаглалтын тухай асуудал номер 1 хууль эрх зүй, эрх мэдэл, хариуцлагын хүзээгээ заагийг л тодорхой болгох ёстой. Энэ задвархаа биш учраас өнөөдөр нэгнээсээ буруу хайгаад нэгнлүүгээ чихээл бүх юм сармагчаад яваад байна. Тийм учраас бидний реформоос хүссэн юм болов уу энэ байсан. Баатар инженер нэг зүйлийг бас зайлшгүй асуух хэрэгтэй. Юу гэвэл монголч одоо эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчний бол одоо ариун нөөцтэй улсаал нар салхитны эрчим хүчтэй гэдэл одоо бас өнөөдөр чинь энэ цаг мөч Давост бас эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Тэнд бас л нөгөө ногоон эрчим хүч сэргээгдэх эрчим хүч гэдэл одоо ярьж байгаа бах. Тэнд одоо бас нөгөө экспортын асуудлаа ярьж байгаа. Гэтэл энэ уруулж тавьдаг нэг асуудлыг манай энэ баруун төвийн үзэл баримталтай улс төрчнөр ярьдаг л да. Монгол ийм эрчим хүчний нүүрсний ариун баялаг улсын байж яагаад одоо энэ зүүн Европын орнуудын гаргаж тавиад байгаа энэ ногоон эко эрчим хүч, ногоон эрчим хүч гэдэг юм руу яваад байгаа. Хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэх түүхий чинь байгаад байгаа чинь юу ногоон эрчим хүч энэ лүү энэ засгийн газрын хамаг мөнгө цаас ийшээ бас хуваарлах гэдэг юм бэ гэдэг юм асуудал ярьж байна л. Энэний балансыг хэрхэн барих ёстой юм? Одоо манад эрчим хүч хангаж байгаа нийт одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчний хэдэн хувийг яг ногоон сэргээгдэх эрчим хүч одоо хангаж байгаа. За Монгол улсын систем маань үндсэндээ маш том зорилт тавьж орсон шүү дээ сэргээгдэх эрчим хүчинд. Нийт одоо эрчим хүчнийхээ 20% сэргээгдэхээр хангана. 20 онд 30 онд 30 болгоно гэдэг. За ямар нэг хэмжээгээр бид зорилтонд хүрсэн. Нийт суурилсан хүчний чадлын бараг 17 орчим хувийн сэргээгтийн их усрууд байгаа. 17% эзэлж байгаа боловч энэ маш хувьсамтгай шин чанартай. Учираас нэг үйлдвэрлэл нийт хэрэглээний нэг 9-10 орчим хувийг л хангаж чадчихэ. Гэтэ энэ маань өөрөө нөгөө байгалийн тогтворгүй урьдчилан тааж болдгүй эрчим хүч учраас тухайн системийг найдвартай тогтвортой хэвийн ажиллахад суурилуулаа үзүүлээд байгаа юм. Тэгээ ийм учраас Монгол мэтийн одоо ийм удаан хугацааны хүүтний үйлрэлттэй энэ одоо системийн орны хувьд бол дулааны ялангуяа эдийн засгийн үржих харах юм бол хосолмол дулааны их үүс, дулаанаач үйлдвэрлэдэг, цахилгаанаач үйлдвэрлэдэг ийм их үүсүүд хамгийн цохимжтой бол байгаа. За энэ чиглэлээр авах манай эрчим хүчний салбар одоо бараг 60 жилийн энэ чиглэлд явж ажилласан. Гэхдээ яг дэлхийн нийтийн одоо энэ нэг уур амьсгалын тий үүнээс хамаарат дулаараас хамаарат дэлхийн нийтээр энэ нүүрс төрөгчийн төрлийн энэ түвшнээс татгалзаж байна шүү дээ. Инхээр мэдээ дэлхийд даяараа одоо саяхан болд гэдэгт бас нүүрсний суурьтай хөрөнгө оруулалт гэсэн болчихсон. Дэлхийн нийтээр одоо Монгол улсын хувьд өөрсдөө барьж чадахгүй болохоор хамгийн амархан олж чадаж байгаа одоо их үүсвэр нь сэргээгдэх их үүсвэр болж байна. Одоо бид нар хэдийгээр одоо өнөөдрийн тохиолдолд бид нар одоо салхины жишээ авъя л да. Нийт 150 мегаваттын салхин станц суурилагдсан. Гэтэл одоо энэ цаг агаарын нөхцөлөөс хамаарат одоо дөнгөж одоо тухайн энэ моментод 30 мегаваттыг нийлүүлж чадчихвэн. Хэрвээ бид нар 150 мегаватта нийлүүлчихвэл бид нар тодорхой хэмжээгээр эрчим хүчний чадлын дутагдлаас одоо өнөөдрийн хийгдэт байгаа хязгаарлалтаас гарч чадхаар ийм л одоо систем одоо манад үүсчээд байна. Одоо гэхдээ одоо яах вэ? Одоо энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэж байгаа их үүсвэр чинь бүгд хувийн аж ахуй нэгжүүд байна. Ер нь манай сэргээгдэх эрчим дандаа хувийн зардлаа орлогоо хэр нөхдөг юм бол энэ зардал орлогоо харин хангалттай зарим нь аваа зарим нь очдохгүй байгаа. Энэ нөгөө салбарын алдагдaltaй холбоотой. Хэзээгээр одоо үн тариф нь боломжийн хэмжээнд тогтоогдсон тогтвороноос байгаа боловч яг тэднээсийн одоо тэр хангалттай ашигтай ажиллах хэмжээнд энэ салбарын орлого маань орж ирэхгүй байна. Энэ маань одоо өөрөлдвөл үн тариф багтаа холбоотой. Энэ зөвхөн сэргээгтүүдийн тухайд биш. Одоо манай улсын станцуудын хүн гэсэн энэ нөлөө маш тод үзэгдэж байгаа. Одоо
Одоо бид нэхэд хангалттай хэмжээний их засваруудаа хийж чадахгүй байна. Одоо тест өрөвөхөл одоо эднийх жилд дөнгөж нэг 200-нд их засвар хийж байна. 200 нэг дунд зэргийн засвар хийж байна. Үндсэндээ одоо нэг 800 таа гэж бодоход 900 таа гэж бодоход нэг 40% нь хагас засвар хийж байна. Энэ нь хизээ хэрэг болж байна вэ гэхээр яг өвлийн энэ үед. Яг 3-аас 4 сар маш удаан хугацаанд ажиллах зайлшгүй шаардлагатай энэ үед нөгөө засвар дутуу орсон, дутуу засвар хийж гисэн. Засвар огт ороогүй тоноглууд маань яг энэ хэрэгтэй үед зогсож байна. За тухайлбал тестүүрийн 100 нар те хуучин 100 нар голцуудын засвар нь хангалттай хийж чадаагүй, төсөв мөнгнөөс болоо хянаж чадаагүй. Энэ 100-нд яг эд 19-1 сард хөрхий 100 чинь 2 сар, 3 сар явсны дараа яалчгүй техникс зогсож штэ. Тэгэхэд бидэд бэлтгэл чадлаалга. Тэр Монгол улсын систем бүрэн биеэ дагаад хэрэгжтэйг дасгалахгүй найдвартай хангахын тулд 20-оос доошгүй хувийн бэлтгэл нөөц чадaltaй байх хэрэгтэй. За тэр системийг бид нар юу нэрдэг вэ? Найдвартай систем гэж хэлдэг. Би Бадрын сэрэмд нэг юм хэлдэг хөө. Тэгэхээр сэрэг төрчмөчийн тухай хууль 2007 онд гарсан юм. Тэгэд энэ маань сэрэг төрчмөчийг Монгол улс бодлогоор дэмжихийн тулд тэрэн дээр салхины үнийг 9 центээр, нарыг тийм ээ 15-18 центээр авсан байна. Тэр үед доллар 1300 байсан. Өөрөөр хэл 1 кWh-аар 134 төгрөг байсан юм л да. Тэр үед 9 центээр авахд. Тийм учраас тийм ээ за энэ одоо тэдэн хугацаанд нөхнө. Гэхдээ өнөөдөр доллар хэд болсон бэлээ? Тийм ээ. Нөгөө 9 центийн үе тэр үед 137 төгрөг байсан бол өнөөдөр 9 цент маань хэдэн төгрөг вүлээ? 300 хэд болоод ирлээ. Тэгээ би нэг хэлээд байгаа. Бүх салбарын пархлоо өнөөдөр эрчим хүчний салбарт гарч ирж байгаа. Тийм учраас өнөөдөр хөрөн нүүрсэн сэргээтгэд дэмжихгүй байгаа юм шиг, хоорондоо зодтолтойч байгаа юм шиг, тийм ээ. Бие биенээ үүсгэж байгаа юм шиг асуудал яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эдийн засгийн энэ тийм ээ инфляц нь өөрөө энэ салбарыг ханшны дөрвиж энэ салбарт ийм том дарамт болж орж ирж байгаа. За нөгөө талдаа сэргээгт эрчим хүчийг яагаад авахгүй байгаа юм бэ? Одоо нэг их олон техник нөхцөл аваад ингэж үгүй яагаад тэгэхээр зэрэг нэг системийн чадал хүрэхгүй байна. Нэгдэх асуудал тийм ээ. Тэр олон хэрэглэгчийн холбоос өгөхгүй байгаа нэгдэх шалтгаан. Хоёр дахь асуудал юм бол энэ сэргээгт эрчим хүчийг авна гэдэг чинь өөрөө сүлжээ маань өөрөө ухаалаг болох хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл сүлжээгээ бүрэн хянжээж хэрэглэгчийн хязээ авах, хязээ аргах. Тэр үед бид нар батарейг хязээ ажиулах үгээд өөрөөр хэлбэл системийн алсаас төгөөх сүлжээ, дамжуул сүлжээ бүрэн хянагдаж сая сэргээгтийг авах шингээх юм бүгддэг. Гэтэл өнөөдөр эрчим хүчний тарифыг бид нар түрүү хэллээ тийм ээ. Дулаанаар заслаа гэж захиргаан дээр бас орлого дутчих, тэр станц дутчих чад адилхан байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бид нар өнөөдөр нөгөө төгөөх сүлжээнүүд маань техникийн шинжилэл ерөөсөө хийж чадахгүй байна. Хөгжлийн тренд бол тэр төрөд дэлхийд тэр чигт ухаалаг сүлжээр бүгд явсан. Бүгд аль тэрэнд хөрөнгө оруулалтад өнөөдөр Хятадууд, Америкуудыг хийж байгаа сүлжээнд хийж байгаа хөрөнгө оруулалтуудын тоо та өнөөдөр нэтээс авч үзээрэй. Аимшигын том. Бид ямар ч хөрөнгө оруулалт өгөө тэгээд сэргээгдэхээ авсангүй тэр үйлдвэрлэгчийг цааргаллаа гэдэг байл. Яагаад гэвэл тэнд техник нь болохгүй ч тэнд байгаа хүмүүс болохгүй нэ гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар ингээд юмыг бүрэн талаас нь авчихгүй нэг талаас нь харж попурч нэгэн талаас нь харж ингэж юмыг харлуулж ярьж ерөөсө боломгүй байгаа юм л да. Энэ одоо бид нар энд манай зохицуулах хорооны вебсайтн дээр байж байгаа энэ статистик үзүүлэлтүүд гээд энэ дээр нэг үзүүлэлтийг харах юм бол одоо шинжилгээ хийдэг судлаач хүмүүс бол ерөнхийдөө хараад эндээс чинь энэ салбарт юу хийх ёстой бүгдөө анзаарч байдаг байхгүй. Одоо энэ дээр бид нар одоо 2024 оны хэрэгжийн бүтц байж л да. Гэтэл энэ тардаа дамжуулахын өөрийнх нь зардал ямар вэ? Тэгэхээр зэрэг тийм ээ. За дамжуулах компани үйл ажиллагааныхаа зардал маань өөрөө 9 төгрөг байгаа. Гэтэл дамжуулалтын алдагт 12.7 төгрөг байж байгаа. Өөрөөр хэлбэл дамжуулахад ажиллаж байгаа ажилтны зардлаас илүү зардал алдагтад явж байна. Тэгэхээр дамжуулах шүлжэм өөрөө алдагт яагаад өндөр байна вэ? Энд өргүү зардал юу вэ гэдгээр бид харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ зардаг энэ төгөөх шүлжээний алдагдлыг буруутнаад хөрөнгө оруулалт нь явах хэрэгтэй юм. Тэгжээ сая дээр сэргээгтийг шингээх тухай асуудал яриад байгаа. Захиргаан төгөөх шүлжээнд дээр хараарай. Захиргаан төгөөх шүлжээ эсрэг байгаа. Тэгэхээр энэ яагаад үйл ажиллагааны зардал ийм өндөр шугамынхаа алдагдлаас их хэмжээний зардал яагаад хүний олон бэ? Технологи бид нар оруулж ирэхгүйс хүнээр зодож ажиллаж штэ. Өнөөдөр шугам шүлжээ өргөдөх болгонд л бид нар ажилтнаа нэмж байна. Тийм ээ. Уг нь бол бид нар SCADA системийг бүрэн нутагшуулаад, техникийн шинжилгээ хийгээд асаас удирдаад ингээд явах юм бол энэ ингэхгүй. Тэгэхээр бидний нөгөө хэлээд байгаа нь тэр энэ төрийн өмчийн компаниудын засаглалын асуудал нь номер 1 асуудал болохоос биш. Тийм ээ. Өнөөдөр зогсуулах хороо үүргээ биелээд үнэ нэмж байгаад нь улс төрчид үнийг зогсоох асуудлаа зогсоох юм бол энд явна. За харин нэг зүйл бол бид нар тэр реформ дээр нэг юм ярих юм бол асуудал бид нар шууд хөвчлийн тухай асуудал ярьж байгаа бол би нэг л юм асуух гэдэг. Одоо засан шаяа бүгдийг нь IPO гаргаад бэлтгэлээ хангаад байгаа. Би тэр нэг юм асуух гэдэг. Тэр юу гэхээр зэрэг бүгдийг 9 цент болох гэж байгаа юм уу? Өөрөөр хэлэх юм бол энэ станцыг авсан жижигхэн хөрөнгө оруулалт шууд үнэ нэмнэ.
Яагаад гэвэл техник технологи дэвшигнэ. Одоо энэ төрлийн өмчийн компаниуд шиг хүлээцтэй байгаад аргалаад явуулахгүй шүү дээ. Шууд нураад өгөөл тасна, өгөөл шууд шин тоног оруулж ирэл энийг нөхгүй байхгүй хязгаарлаа гэдэг асуулаа. Тэгэхээр цахилгааны өнөөдөр тесттерс бид нар 120 төгрөгөөр авч байна. Энэ шууд 9 цент болно. Энэ бэлэн юм уу? IPO гаргаж чинь энэ байгаа. Тийм учраас төр өөр төр өмчтөө ард иргэдэд хамгаалахын тулд төрийн зохицуулт хийж тэр үнийн эрсдлээс хамгаалах үүднээс төр өөр төр өмчтөө байх хэрэгтэй. Тэр нэг гэхдээ өнөөдөр шиг ийм байдлаар биш. Тийм учраас би засаглалын асуудал номер 1 харахгүй бол өнөөдөр бидний энэ 30 жил институт хоорондын төлөвшөөгүй байдал, үүрэг, эрх хязгаарын зааг нь тодорхойгүй байдал өнөөдөр энэ салбарыг ийм болгож байгаа юм шүү гэж жил би дахин хэлхийг хүсэж байгаа. Цэвэн инженер энэ 2027 онд Төв аймгийн Баянсүмд одоо баригдж байгаа 660 мегаваттын станцаас наан одоо бид нэмж одоо цахилгааны нэмэлт их үүсвэртэй болох боломж одоогоор юу байгаа юм болов уу? ТЭЦ 5-ын одоо төслийн үйл явц одоо юу ямар шатантай яваа юм бол тэр талаар бас та мэдээлэл өгвөл. Тэрүүд нөгөө сүүлийн 30 жилийн эрчим хүчний их үүсвэр ороогүй шалтгаан нэг талын улс төрийн шалтгаан гэж хэллээ шүү дээ. Нөгөө ТЭЦ 5 гэдэг одоо яригдлаа. Эгийн голон усан цахилгаан станц гэдэг яригдлаа гэдэг. Энд бол улс төрийн шалтгаан байгаас гадна өөр нэг шалтгаан байгаас. Үн дэндүү байгаа учраас төрлөө хинч хөрөнгө оруулалт хийхгүй. Одоо харалта цахилгааны үн нэмэгдээд одоо 285 төгрөг болчиход байгаа шүү дээ. Регуляцид ихээ сая бас шинээр гаргасан. Тэр нь бусдад цагуудынх нь аж ахуйн нэгжийн хувьд ерөөсө 24 цагт 285 төгрөг байгаа. Энэ нь одоо нэг 8 орчим цент болж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгсэн чинь одоо энийг ингээд одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу улсын шугамар болж ирсэн хөнгөлөлтөй зээлээр барьж байгаа их усэр байхгүй. Бусад дандаа хувийн баян бөөрөлжөд ТЭЦ 5 бол одоо төр хувийн хөвчлийн түншлэл гэж орж ирж байгаа. Тэгэхээр энэ бүх юм чинь яагаад 5 жилийн өмнө 10 жилийн өмнө орж ирэхгүй байсан гэхээр ерөөсөө хэн одоо тийм 5 центтэй зарагдах цахилгаан эрчим хүчийг тийм центээр зарна гэж одоо тооцоо хийж шүү дээ. Наадлын ирмэл дааны тооцоо гэд тийм мөнгөөр одоо хэн тэр хөрөнгө оруулалт хийх юм. Тэгэхээр эрчим хүчний үн тариф дэндээ бага байсан учраас тэрлүү хөрөнгө оруулалт гэж цахилгаан эрчим хүч цахилгаан станд барьж чинь бас басалж бизнес шүү дээ. Бизнес бол хамгийн түрүүнд бол ашигын төлөө байгуулах. Хуваар тэгээд алдагдлаар ороод сууж яах гэж байхгүй шүү дээ. Энэ утгаараа бол үн тариф дэндүү олон жил бага барьснаас хөрөнгө оруулалт бүх төрлийн хөрөнгө оруулалтыг удаа хаасан. Харин өнгөрсөн жилээс одоо цахилгааны үн тариф нэг 8 орчим центр оруулж ирсэнээс одоо хувийн хөвчлүүд бол сайхан орж ирж шүү дээ. За одоо борилжүүдээр дахиад 300 мегаватт нэмэгдэж энэ ч одоо 1-р үеийн 150 300 2-р үеийн 300 ингээд 600 мегаватт их шүү дээ. Баян бол одоо том энэс бүр том чадaltaа одоо энэ маргааш ашиглалтанд орох гэж. Эн чинь бол бас энэ хүмүүс чинь энэ судалгаа хийгээд олон жил яриад дахиад цаашдаа энэ үнэн бол энэ байдлаараа явагдах нь заашгүй нэмэгдэх нь гэдэг ингэ сөргөлөд орж иж байгаа мэдрэмжтэй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа. Энэ цаашдаа бол энэ эрчим хүчний салбарт ингэж хувийн хөрөнгө орж ирж байгаа энэ бол маш сайн. Өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөнд юу үрдүнд яах вэ гэхээр үн тариф л бага үнэтэй л илүү зарна. Аль салбарт либералчл орж ирэхээр нэг өрсөлдөөний зарчим үн боо. Төрийн бодлогоор биш одоо хувийн хэмжил баг хүчээр шахах энэ өөрсдөө хийж шүү дээ тийм ээ. Тэгэхээр хувийн хэмжил баригчлаа замбрааг үн нэмэгдээд байна гэж байхгүй. Баригдах боломжтой. Яагаад гэвэл бусдууд нь тэрнээс хэмэд үн санал болохгүй бол тэгэл тэр чинь үнэ нэмж зах зээлийн чинь хууль тэр шүү дээ. Тэгэхээр одоо цаашдаа энэ хувийн хэмжилтэнд орж ирнэ. Тэгээд тэрнээс би сая юу яасан 27 онд одоо 603 мегаваттаар манаас өрөлдсөн хүчтэй нэмэгдэх гэдэг шүү дээ. Энэ чинь бараг 100% төрийн хувийн хэмжлийнх нь орж ирж байгаа. Ингэнэ гэдэж одоо маш эрчим хүчний салбарт сайхан одоо бизнесийн сайхан нөхцөл ингээд иргэд бол ойлгохгүй байж магадгүй. Тэр 360 мегаватт гэдэг чи одоо жишээ нь хэдэн мянган айл үрхийг дулаанаар захилгаанаар хангах их үүсвэр юм бол энгийн чилж тайлбарлаж өгвөл хүмүүс бас нэг төсөөл бууж чадахгүй байж би ч гэсэн одоо бас тийм л байна л да. За орон сууцнд амьдардаг нэг айл бол одоо хөргөгч пилет зурагт тэгээд одоо эдгээр чинь хөргөгч зурагт эдгээр чинь бол хамаагүй баг хэрэглэдэг болсон шүү дээ. Тэгээ ер нь нэг айлын хэрэглээг одоо 2 кВт-аар бодоход тэгээд 300 кW бодох нь. За 3 кВт-аар бодоход хэд болох нь вэ?
цагийг хэрэглээ шүү дээ, цагийг хэрэглээ. Нэг айлыг бол 5 кВт гэж үздэг л дээ. Тэгэхээр зэрэг одоо бид нар 5 кВт-аар хийгээд гэх юм бол 100 МВт ч одоо хийдэг 200 мянган айл шүү дээ, тийм ээ. Гэхдээ энэ бол зөвхөн нөгөө захилгаанаар хадаад малгалтаа шийддэг. Зөвхөн ахуйн захилгаан хэрэгслээ хэрэгжилж явах үед шүү дээ. Захилгаанаа бид нар нөгөө захилгаанаар нөгөө ТВ-н тавиад юм уу ингээ халаалтаа шийдээд тэгэхээр зэрэг энэ тавал хэд дахь өснө л дөө. Тийм учраас 10 15 та энэ рүү яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө захилгаанаар одоо сая энэ эрчим хүчний хязгаарлалт гэхэд ялангуяа захилгаанаар шийдсэн усуд бид хохирч байна гэж ингээ яриад байгаа. Уг нь бол бид нар жоохон системтэйхэн явсан бол тийм ээ яг захилгаанаар хадах бүсгээ тусна гаргаад хоёр талын тэжээлтэй байхаар тийм үү. Тэр бүс маань өөрөө тустай байх хэрэгтэй байхгүй юу. Тийм ээ хоёр талын тэжээлтэй байхаар. За дээр нь трансформатор нь бас тийм ээ шилждэг. 100 ачаалга уучдаг. Нөгөө трансформатор холстой хаваад гэдэг юм уу алдагдал ихтэй байгаад байдаг тийм ээ. Тэр бид нар тэрийг тийм ээ трансформатор шилждэг байх хэрэгтэй. Хит ачаалдаг, зунд нь хоосон байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр тэр бүх асуудлыг зогсоож энэ бүхэн чинь инженер ухаан байгаа. Тийм ээ гэтэл энэ тооцоог өнөөдөр бид нар хамаагүй попро ч юм уу ерөөсөө эн чинь болж штэ гэж ингэж яриад маасаг ингээд дагуулад нөгөө хүмүүст хит өндөр хүлээлт өгөөд нөгөөх нь болохгүй болохоор зэрэг хүмүүс бухимдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх юмыг бид нар бүх талаас нь халаад ер нь бол хүнийг мэдлэгжүүлэх, мэдээлжүүлэх гэдэг чинь асуудал чухал юм байна. Тийм учраас би сая тэр соёлын төв дээр маргаж байгаа сайд гишүүн хоёрын өгдөр би яагаад гэвэл бид нар эренб гэдэг чинь өөр өнцгөөс байдаг юм шүү. Ер нь бол эрчим хүчний хангамж ямар ч эдийн засгийг эрчим хүчүүд өнөөдөр ямар ч эдийн засгийг боомлохгүй байх хэрэгтэй. Өнөөдөр бид яагаад өнөөдөр ард иргэд боомлж байгаа гомдолтой байгаа шалтгааны хүсэг техникийн нөхцөл авч чадахгүй байна гэдэг асуудал. Ерөөсөө дэлхийн дахинд реформ яагаад эрчим хүчний реформ яагаад хүн болгон аксес буюу хүн болгон хүссэн газраас эрчим хүчээ авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд реформ хийгдсэн юм шүү дээ. Уулна. Энэ реформ дэлхийд тэгж яваа юм. Тийм ээ. Гэтэл тэр маань бид өнөөдөр янз бүрийн шалтгаанаар бид институт хоорондын асуудлаас улс төрчөөс хамаарат энэ маань алдагдсан учраас өнөөдөр ийм байдгүй. Энэ бол энэ бүхний бархлуу энэ салбараар гарч ирж байгаа юм. Бид нар хэлдэ ханшны өсөлтийн асуудал, барилгын салбарын асуудал тийм ээ. Өнөөдөр нийгмийн халамжийн энэ бүх асуудлуудаас болж байгаа шүү. Энэ тогтвол шуулгүй нүүдэл судлалын чинь асуудал хүртэл энэ салбар дарамтлуулж орж ирээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр бид нар энийг яг тэнцвэртэй байдлаас нь анализ хийж, тэнцвэртэй байдлаас нь харж байгаа. Ер нь бол хэрэгж өнөөдөр төрөмчийн компаниуд хамгийн сул тал юу гэхээр зэрэг өнөөдөр бид нар энэ нээлттэй биш байна. Ил тод биш байна. Хариуцлагын заг тодорхой биш байна. Тийм ээ. Өнөөдөр бид нар бүх юм нээлттэй ил тод бид нар чи иргэний нийгэм байгуулах гэдэг байгаа шүү дээ. Тэгсмэ төрийн өмчийн компани бүх юм ил тод байх ёстой. Тэрээс бид нар одоо хэн юу хийж байгаа тухайн асуудал ш. Бүх юм нь шилэн дансан юмд байж яагаад өнөөдөр өртгөл хийх шаардлагатай болсон юм бэ? Өнөөдөр тест 5 дээр өнөөдөр тэр 8 дахь зуухны асуудал яаж байна? Тууз ямар үүрэгтэй юм бэ тэгвэл? Өнөөдөр тэр компани өнөөдөр 8 дахь 9 дугаар дараагийн 100 орохгүй бол тийм ээ уур тэр турбинууд нь 7 турбинд уур хүрэлцэхгүй байна. Бүрэн хүчин чадал авч чадхааргүй байгаа байхгүй уур нь хүрэлцээг байна. Гэтэл тэрнийг тууз яагаад асуудлаа тавихгүй байгаа юм? Тэр компаниг төлөөж байгаа чинь тууз үстэй. Тэгэхээр өнөөдөр төрийн өмчийн компаниудыг бид гараад тууцтай. Тэр хувьцаат компани шиг тийм ээ. Тэгэхээр тууз ирэх барьж байгаа байгууллага бүх асуудлыг шийддэг байх. Гэхдээ тэр яагаад явахгүй байгаа юм? Асуудал тавихгүй байгаа юм. Өнөөдөр тариф нь зохицол хорон дээр хангаж тууз яагаад асуудал тавихгүй байгаа юм? Тэгэхээр энэ компани хэн засаглаад хэн удирдах байгааг бид ерөөсөй ойлгохгүй байна. Тэгэхээр би бүх асуудлын эрх зүйн хариуцлагын зааг тодорхойгүй дээр нь бид нар энэ засаглалтыг тодорхой болгоогүй байхад байна. Эрчим хүчний салбар өнөөдөр бол task based буюу даалгавар өгснийг л биелүүлдэг компани болчихлоо шүү дээ. За баярлалаа. Энэ Бадрын инженер нэг ийм бас үнцэг ажиглагдсан тийм мэдээлж бас явлаа. Юу гэвэл нийслэл энэ жил урд төршөөс 300 тэрбум төгрөгөөр хагас кокс сайжруулсан түлш нэг жил түлээд хэрэгжилж байна. Энд 300 тэрбум төгрөг төсвөлсөн. Гэтэл ТЭЦ 4 дээр шаардлагатай гэдэг 90 сая долларыг одоогийн ханшинд аваад үзвэл нэг 320 тэрбум авцаа болж байна. Яагаад нэг жил түлээд дуусах тэгээд урд хөршөөс импортоор авж байгаа түлшинд нэг жил зөвхөн шатаагаал дуусах түлшинд 300 тэрбумыг төсөөлж болж байгаа юм чинь ТЭЦ 4-д шаардлагатай 90 сая доллар руугаа өгч болсонгүй вэ? Яагаад инженерүүдийнхээ үгийг нийслэлийн удирдлагч тэр эрчим хүчний яамч тэр сонссонгүй вэ гэдэг юм асуудал байна л да. Энийг тань инженер хүний асууж байгаа. Ийм боломж юу байсан юм бол. За хөрөнгө мөнгөний боломжийн талыг сайн мэдэхгүй байна. Зүгээр ТЭЦ 4-дээр зайлшгүй нэг зохиол зайлшгүй шаардлагатай байна. Одоо 807 машинтай. За сүүлийн жилүүдэд энэ машин турбо генераторуудын хүчин чадлыг нэмсэн. 98 мегаваттаар нэмсэн. Одоо тэгэхээр ТЭЦ 4-дээр зайлшгүй нэг зух зайлшгүй хэрэгтэй. Дахиад нэг зух тавьчихсан бол ТЭЦ 4 хүчин чадал дахиад 100 орчим мегаваттаар нэмэгдэнэ.
За ирэх жилүүдэд бид нар яг 26 25 оны үед бөөрөлжүүдийн 2 блок орж ирээд үндэснээ 300 мегаваттын хүсэр орж ирээд бид нар ямар ч хязгаарлалтгүй давнаад маш өөдрөг бодолтой байсан. Одоо яг бөөрөлжүүд нь яг нөгөө тэр тухайн хүүтэрлээс технологиос хамаарат доголдож байна. Ирэх 27-нд энэс илүү хүндрэл учрахаар төлөв байл харагдаад байгаа. Ирэх онд бол яг Сэлэнгэ дээр 70 мегаваттын дулааны станц орж ирэх их үсэр одоо 11 сархад ороод ирчих бах. За Багнуур дээр нэг 50 мегаваттын батарей. Ингээд тооцохоор ороо их ачаалын үед бид нэг 120 орчим мегаваттын хэрэглээ хаахаар. Гэтэл биднээсийн нөгөө хэрэглээний өсөлт нь 150-аас доошгүй мегаватт бий болж байна. Хойдон 27-ны үйл одоо яг л хойдон үдийдэхэд бас өнөөдрийн асуудал яг тэр чигээрээ байна. Яг тулсан тонголттой бүх юм шахаж ажиллана. Айл нэг газар нь доголдоход дахиад одоо өнөөдрийн процесс тавтагдана. Тэгэхээр биднээс бол зайшгүй болчихлоо гэхээ. Яаралтай шинэ их ус барих хэрэгтэй. Түрүүний хэлсэн биний тэр 20% буюу одоо бид нэг 2000 орчим мегаваттын одоо их усэр байна гэж бодоход 400 мегаваттаас доошгүй их усрыг яартай байх. Гэтэ яг 27 онд бол 600 мегаватт ороод ирэх юм бол 27 оноос бид нар харьцангуй илүү гоё өөдрөг ярьж болно. Эргэжтийг хангалттай. Энэ дээр яг Баатар инженерийн яран дээр та хоёр маань бас нэмэд хариулчихна биз. Энэ 2024 оноос хойш одоо 460 мегаваттын эрчим хүч шинээр нийлүүлэгдсэн, их үүсвэртэй болсон гэж ярьж байна. Гэхдээ энэ бүгдээр хөдөө орон нутагт байгаа, хөдөө орон нутагт баригдсан станцуудын дүнэл байгаад тах шиг байна л да. Яагаад нийслэл хот дээр энэ эрчим хүчний их үүсвэр нэмэгдэхгүй байгаа юм аа? Улсын тэн хагас нь Улаанбаатарт амьдарч ин штэ гэдэг одоо нэг юм асуудал байна тийм ээ. Энэ дээр бас нөгөө Польшд элчин сайдаар сууж ирсэн Ганбаатар гоо бас яриа байсан. Энэ орон нутагт энэ Польшийн хөнгөлөлтөө зээлээр дулааны захиргааны станц барих төсөл явж исэн чинь одоо нөгөө Экзим банкны юугаар чинь дулааны станц болсон. Тэгээд асуудал нь одоо 2-3 шилдэг мэрэгчлэлтний шалгуулах дээр тулцсан юм асуудал орчлоо шүү дээ тийм ээ. Энэ дээр та хоёр бас өөрсдийн байр суурьаа илэрхийлвэл биднэрт бас цаг бас тавьчих 8 минут үлдчихэж байгаа шүү дээ. Өөрийнхөө тавьсан асуулт өөрөө хариултаа өгсөн л дээ. Яагаад тэр Польшоос авах мөнгөөр 5-7 цахилгаан станц баригдчихаагүй гэдэг дээр өөрөө хариултаа өгсөн шүү дээ. Яагаад гэвэл улс төр шийдвэр гаргаж байгаа хүмүүсд бол дэндүү өрөөсгөл өнцгөөс өөрөөрөө өнцгөөс ялангуяа одоо юу гэдгийг одоо тодорхой шалтгаан авч идэх юм ингээд энэ төсөл хэрэгжээ бүгдээр өөрөө хариулт өгсөн байна. Тэр жил амьдрал харагдаж байгаа. Тэр амьдрал. За зүгээр энэ сая бөөрөлжүүдээр гарсан хүндрэлээс шалтгаалаад ерөнхийдөө хүнд байдлын олон хоногийн хүүтрэлтэй холбоотой гараад ирж байгаа. Энэ асуудлаа дараагийн жилүүдэд дараагийн орох төслүүдэд энэ асуудлуудаа шийдээд явчих юм бол их усрын үед бол биднэрт бас боломж нь одоо өөрөөр хэлбэл хэрэгдээг одоо гүйцэх харьцангуй бас жаахан илүү гарах ийм нөхцөл бодол одоо бол байна гарсан. Төрийн асуудлууд бол хөлтөртэй холбогдол ингээд гараад давхцаж байгаа л болохоос дараагийн жил тэрний дараагийн жилд жинхэнэ өрсөлдөөний шин чанар ажиллагдах болов гэж би бодож байна. За би таны юу дээр хоёр асуултан дээр хоёр саналаа хэлхийг хүсэж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр тест 5-ын тест 4-р станцын шинэ зуухны асуудлыг Кокс нуурт олж яаж болохгүй. Энэ хоёр өөр сэдв шүү. Яагаад гэх юм бол тест 4-ийн зуухны асуудал бол тийм ээ өнөөдөр нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаач мөчийн тухай асуудал. Гэр хорооллын кокч нүүрс гэдэг бол өөрөө агаарын бохирдолтой холбож гарч байгаа. Тухайн юм дээр санхүүжилттэй зөвхөн бол энэ кокч бас хотоос гарч байгаа. Хотоос гарч байгаа зүйл. Хот агаарынхаа бохирдлыг оруулах хүнээс тийм ээ энэ жир бол үйлдвэрээ байгуулж. Яагаад бол бид нар ингэж маасаар туршилт хийж бид нар кокч үйлдвэр барихгүй гэдэг шийдлээ хийх гээд шүү дээ. Энэ манай асуудал чи манай ичгүүч яамд байж хот руу шилжүүлсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэл бас тухайн үед бас шааж сайдыг бас нэлээд олон шүүмжлэл ингэсэн. Энэ бол зайшгүй хийх ёстой зүйл. Ингэчээ сая одоо харин бид үйлдвэрээ байгуулна. Яагаад гэх юм бол бид нар энэ кокч нүүрч бол аль 80-аад оноос хойш туршилт хийгдсэн юм байгаа шүү дээ. Жижигхэн газарчаас ингэж объемоор хийж болохгүй болохоор зэрэг өнөөдөр энд зориг гаргаж хөрөнгө хайжээ сая туршилтыг маасаар хийжээж үр дүн харж байна. Тэгэхгүй бол одоо бид нар 100-ыг янз янзаар оролдлоо шүү дээ.
хэрэглээ бид дулаан алдагдлаа хянахгүйс зуухтал ноцолтлоо. Харин л усан чамцгийн суурин дээр маш зөв тодорхойлж дулаалж ээж бид нар их усүрлэгөө ордох асуудал барих хэрэгтэй шүү. Тэгэхээр одоо ингээд цогцоор нь явж байгаа. Тэгэхээр бид нар энийг нэг юмыг нөгөөгөөр нэгж харлуулж ирөөсөө ингээд мастайгаа ойлгочлоо. Тиймээ тэгэхээр эн чинь тийм хоёр өөр сэдв юм шүү. Тэгэхээр энэ их усрын тухай асуудал хөрөнгийн асуудлыг бол нэг нь хот, нэг нь төсөвтэй холбоотой асуудлууд байж байгаа учраас энэ бол тусдаа юм байгаа. За дулааны станцуудын тухай асуудал Ганбаатар гишүүнтэй Состой Ганбаатар гэж ярьдаг. Тиймээ бид нар бас нэг тэрний дараа бас нэг гомдлоо манай төрийн бүс байгуулалт гэж ярьжсэн юм да. Ер нь бол бид нар аймагуудад мини тест барьчих байсан юм байгаа юм. Уулна. Тэр бол зөв байсан. Ягаад гэх юм бол тест маань одоо мини тест гэдэг маань тэр одоо ухаан худаг байхгүй. Ухаан худгийн цахилгаан станц. Гэхдээ тэр бол бид нар аймагтууд ухаан худгийн дулааны цахилгаан станц барьсан бол тийм ээ нөгөө тест чинь нэг онцгонд 365 хоног тасралтгүй явж идэг. Дулааны станц 100 зогсоочдөг тийм үү. Тэгэхээр тэнд ерөөсөө хэмжүүржүүлэлтийн төвшин тийм ээ хэрэглээгээ хянах асуудал тун дутагдaltaй байдаг. Тест болоод ирэхээр зэрэг тэнд тийм ээ дасалтгүй үйл ажиллагаатай учраас нөгөө зогсолтын үеийн зэврэлт тийм ээ алдагдал энд бүх юмнууд бүгд байхгүй болдог байхгүй. Тэнд харимаагүй агшин төвшөнд ажиллаж эхэлдэг. Өнөөдөр халаалтын зоохнуудыг өөрсдөө мэддэг байх тийм ээ аймагуд байгаа. Ер нь бол бид нар хэмжижээж хэмнэн хянжээж удирдажээж хөгждөг штэ. Энэ зарчим маань үндсэндээ алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр шийдэл яагаад дулааны станц болсыг бид мэдэхгүй. Тийм ээ бид түрүү хэлээд байгаа. Бид нар мастер төлөвлөгөөтэйгээ байсан бол өнөөдөр хаана ямар их усрууд орох уу, хаана ямар технологийн шинжилгүүд хийж апдейт хийх үү. Дэлхийн хөгжлийн трендийг татаж бид нар хаана өсөндөө суулгах уу гэдгээр л явах хэрэгтэй байсан. За баярлалаа. Сүүлийн асуулт Баатар инженер. Одоо энэ Улаанбаатар хотод өсчээд байгаа энэ захилгаан гэмтэлтэй холбоотой энэ хязгаарлалт ер нь хэдний өдөр хэд хоногийн дараа гэхэд ер нь хэвэн горимдоо орох болоо иргэд үзэгчд маань энэ хариултыг бас хүлээж байгаа байх л та. Учир шалтгааныг бол бүгд ойлгож байна. Хүлээцтэй хандж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Түрүүн цэвэн инженерга хэллээ те. Энэ нь огцом хүүтрэлтэй холбоотой үүсэж байгаа хүндрэл. Дулаараад гадны орчны температур одоо 30-аас доош буугаад ирэхэд энэ хүндрэл нь бүрэн арилдуу маркет тодорхой хэмжээгээр багасна гэсэн үг. Тэгээ мэдээж одоо бид чинь шинэ станц, шинэ технологи төрш үзэж байна. Эхний хүндрэлүүд гарч ирж байна л нутагшааг байна гэж ярьж байна. За яг биднэрт өгсөн урьдчилсан мэдээлэлээр бол энэ 2 сар хүртэл иймэрхүү төлөвөөр ажиллах нэ гэсэн урьдчилсан одоо байдлаа бол хөрөлтийн станцаас бол мэдэгдчихэл байж дуурал. Гэтэл яг бидний сүйд одоо тулгарч байгаа хэдийгээр одоо манай хотын станцууд яг дулааныхаа температурыг гаргах юм гаргаад байгаа халуунаа. Гэмн нөгөө хязгаарлалт хийчихэнгүүт нэг хэрэгжиж очиж байгаа тэр дэд үтс маань ингээд өчлөгөө болоод Монгол үлссэн байна шүү дээ. Нарийн өндөр технологитой давхар ноцоостой удирдлагын системтэй. Тэгээ нэгд хоёрт манай хэрэглэгчдийн нөгөө шаардлага өндөрсөн. 10 жилийн өмнө гэрэлгүй дулаан гоохот нэг 2 цаг байдаг ус одоо манай хэрэглэгч чинь интернетгүй 10 минут тулахад байдалд орж шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчдийн шаардлагыг өндөр болсон. Энийг за баярлалаа. Өнөөдрийн эрчим хүчний чадлын дутагдал сэдвээр хүрэлцэн ирж цаг зав гаргаж өөрсдийн байр сууриа илэрхийлж бас мэдээлэл өгсөн та бүхэндээ баярлалаа. Үзэгчдээ Тэнгэр байна л энэ хүрээд өндөрлж байна. Одоо 15 цагаас та бүхнийг өдрийн мэдээг хүлээн авч үзье хүсэж байна.